Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулсан Төв Азийн хэвлэл мэдээллийн 25 дугаар баг хурал Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо 2025 оны 11-р сарын 13-14-ний өдрүүдэд болсон. Баг хурлын эхний өдөр Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал хариуцсан. Төлөөлөгч Элчин сайд Ямбрату өндөр технологи нь засаглал хэвлэл мэдээллийн эрх чөлөөний огтлолцлыг чиглүүлэх луучин болно гэж онцолсон юм. Өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудад дотоод зохицуулалт болон ёс зүйн журмгүйгээр хэмэл оюун ухаан ашиглаж байна. Энэ нь эрсдэлтэй. Энэ байдал Төв Азийн орнуудад ч баруун Европт ч ажиглагдж байна. Хэмэл оюун ухаантай харьцах тоглоомын дүрм маш олон редакцад тодорхой биш байна. Бидэнд ёс зүйн норм шаардлагатай. Үүнийг илүү өргөн хэлцэх хэрэгтэй. Манай байгууллага энэ асуудалд ирээдүйд илүү анхаарч ажиллах болно. We'll start looking at more in the future. Энэ удаагийн хуралд Төв Азийн 150 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол улсаас үндэсний мэдээллийн Монцомын агентлаг, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, хэвлэл мэдээллийн зөвлөл, үндэсний өдөр тутмын 100-ны мэдээ сонин болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Гүнжидмаа илтгэл тавьсан юм. Хэвлэл мэдээллийн зөвлөл өнгөрсөн жил цахим орчин дахь сэтгүүлч аюулгүй байдлын судалгааг хийсэн. За үүн дээрээ тулгуурлаад бас бусад байгууллагуудын хийсэн судалгааны үр дүнд тулгуурлаад 3 асуудлыг бол онцгойлон танилцуулсан байгаа. За эдгээр нь бол нэгдүгээрт мэдээллийн аюулгүй байдал буюу сэтгүүлчид мэдээлэлд саадгүйгээр хүртэх мэдээллийг нэгтлэн шалгах боломжийг бүрэн дүүрэн олж авч явах энэ мэдээллийн ил тод байдлын тухай асуудлыг бол хөндөж ярьсан. За хоёрдугаарх нь бол хэвлэл мэдээлэл сэтгүүлчдийн хувьд их сурвалжийн нууцлалыг ялангуяа нууц их сурвалжийг хамгаалах хэрэгцээ орчин шаардлагатай байгаа тухай. За энийг бол хэвлэл эрхчлөөний тухай хууль тусгасан байгаа. Үүнийг ойрын үед магадгүй батлаж хэрэгжүүлэх нь бүр нөлөөтэй чухалчлаа. За гуравдугаарт нь мэдээж энэ цахим орчинд дагсан сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудал нь улмаар сошиал медиа болоод технологи дагсч улам дамжрах аюул байна. За энэ нь гэр бүл хүний сэтгэл зүйн байдал, бие махбод гэх мэтлээ олон төрлийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгаа. Энэ үед эрх зүйн орчинд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах нөгөө талд нь редакцууд өөрийн зохицуулалтынхаа хүрээнд редакцийн бодлого, хөтөлмөрийн гэрээ зэрэг дүрм журмын баримтчгээрээ дамжуулаад сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахад нэг тэргуунд анхаарах шаардлагатай талаар хэлцлээ. Тэгэхээр энэ олон сэдвүүдээр бол энэ форум үргэлжилж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөл нь Монголын сэтгүүлчдийн цахим аюулгүй байдлын судалгааг хийсэн байна. Судалгаанд оролцсон Монголын 300 сэтгүүлчийн 40% нь цахим дайралтад өртөж байсан. 53% нь үзэн ядсан занал хийлсэн үг хэллэг, 47% нь гүтгэлэг, доромжлол зэрэг цахим хүчээр хэлэлд өртөж байсан. 68% нь сэтгэл зүйн дарамт, айдас, гутралд орж мэрэгчлээсээ түр холдож байсан байна. Цахим дайралт эмэгтэй сэтгүүлчдэд илүү чиглэж, бэлгийн дарамт, занал хийлэл, гүтгэлэг, нэр хүндэд халдах зэргээр илэрчээ. Тус зөвлөл нь 2015 оны 1-р сарын 28-нд сэтгүүлчдийн сайн дурын үндсэн дээр салбарын оролцогчдын хамтын зөвшөөрлөөр байгуулагдсан байгууллага юм. Төв Азийн 25 дахь хэвлэл мэдээллийн баг хурлын гол мессеж нь хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн аюулгүй байдал, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх юм. Тиймээс улс орнууд өөрсдийн технологийн хамаарлыг бууруулж, зохицуулагчид, эрдэмтэд, иргэний нийгэм болон олон талд нийгмийн оролцогчдоос бүрдэх хүчирхэг хариуцлагын сүлжээнд хөрөнгө оруулснаар засаглах чадвараа нэмэгдүүлэх ёстой. Хиймэл оюун ухааны ялангуяа генератив технологийн хурдцтай хөгжил нь боломжч бас эрсдэлж дагуулж байна. Нэг талаас хиймэл оюун ухаан бие даасан сэтгүүл зүйд өөрийн эрх чөлөөний орон зайг тэлэх, шинэ эрен тохирсон хэлбэрээр өөрийгөө хөгжүүлэх боломж олгож чадна. Ялангуяа залуу үзэгчид мэдээлэл авах хэлбэр эрс өөрчлөгдөж байгаа энэ үед нөгөө талаас эдгээр технологид олон эрсдэл бий. Сэтгүүлчид өргөнөөр ашигладаг хиймэл оюун ухааны хэрэгслүүдэд мөн эрсдэл их бий. Сэтгүүл зүйн ёс зүй, мэргэжлийн нэр хүндийн үүднээс сэтгүүлчид эдгээр хэрэгслийн сул талыг ойлгож, сайтар нэгтэлж, хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байгаагаа олон нийтэд ил тод байлгах ёстой. And that they are being transparent with their audiences on how they are using these tools. Ийхүү хоёр танхимд зэрэгцэн болж буй панел хэлэлцүүлэгт бүс нутгийн сэтгүүлчид туршлага, үр дүнгээ хуваалцаж, байр сууриа солилцсон юм.
Дэлхийн мэдээллийн орчинд томоохон өөрчлөлт гарч мэдээлэл хэрхэн бүтээгдэж түгээгдэхийг хиймэл оюун ухааны компаниуд зохицуулан эдийн засгийн эрх ашигыг ноёлох болсноор мөнгөний урсгалыг удирдах болсон. Тэд асар их ашиг олдогч аливаа зохицуулалтын эсрэг хүчтэй лобби явуулж байгаа нь зөвхөн технологийн асуудал биш бөгөөд хэвлэл мэдээлэл түүний эрх чөлөөг сулруулж байгаа явдал юм. Энэхүү хурал нь хөтөлбөрийн хүрээнд нэгдсэн хуралдаан, интерактив семинар, сэтгүүлчдэд зориулсан шин туршлагыг солилцох зэрэг чухал арга хэмжээ байлаа. Хэвлэл мэдээллийн тогтвортой байдал нь нийгмийн эв нэгдэл хэрхэн нөлөөлж байгаа талаар улс орнууд өөрийн сайн туршлага хаваалцахаас гадна мэдээлэлтэй тогтвортой нийгмийг дэмжихийн тулд хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг хангах явдал чухал талаар хэлэлцлээ. Харин энэ танхимд сэтгүүлчдийн аюулгүй байдал, сэтгэл зүйн бие даасан байдалд чухал үүрэгтэй бол медиа бичиг үсэг нь одоо болон ирээдүйн хамгийн чухал сэдвүүдийн нэг юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө медиа бичиг үсгийг дэмжих боломжтойгоос гадна нэвтрүүлэг нийтлэлээр дамжуулан мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай юм. Худал мэдээлэлтэй тэмцэхэд энэ чадвар нь зөвхөн хувь хүний хамгаалалт биш, нийгмийн хариуцлагын нэг чухал хэсэг юм. Мэдээллийн бичиг үсгийн боловсрал нь зөвхөн унших, бичих чадвар бус. Мэдээллийг үнэлэх, шүүмжлэх, задлан ойлгох чадварыг багтаасан багц ойлголт юм. Энэ нь мэдээллийн их сурвалжийг шалгах, зохиогчийн зорилт сонирхлыг тунгаах, хувь хүний мэдээллийг хуваалцах үед хариуцлагатай хандахад нөлөөлдөг. Тиймээс Төв Азийн улс орнууд хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд бичиг үсгийн чадвар чухал гэж үзэж байгааж. Энэ талаар Кыргызстаны баримт шалгах төв буюу Чек медиагийн захирал Асел Сарамбаева хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд иргэдийн бичиг үсгийн боловсрал хамгийн чухал юм. Нийгмийн сүлжээнд санаатай болон санамсаргүй байдлаар хуурамч мэдээлэл тардаг. Үүнд хүмүүс ихээр итгэдэг. Бичиг үсгийн өндөр боловсралтай хүн хуурамч мэдээлэлд автдаггүй. Тиймээс энэ төрлийн боловсралыг олгох нь чухал байна гэв. Үндэсний мэдээллийн мөн цамын агентлаг мэдээллийг бэлтгэж байна. Ийхүү бүгд найрамдах Узбекистан улсын Ташкент хотын интерконтинентал зочид буудалд болсон Төв Азийн 5 орны төлөөлөгчид оролцсон хэвлэл мэдээллийн 25 дахь баг хурал 2 өдрөөр үргэлжилж тулгамдсан чухал асуудлуудаа эренблэн дүгнэж Төв Азид тогтвортой хэвлэл мэдээллийг идэвхжүүлэх, бодлого, хуулийн тогтолцоог хэрхэн сайжруулах талаар нээлттэй санал солилцов. Богино хугацаанд салбарын болоод нийгмийн өргөн хүрээнд шинжилэл авчрах гарц шийдэл байгаа бөгөөд нэгдэн нийлж түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажилласнаар том сорилтуудыг даван туулах боломжтой гэдэгт бүгд санал нийлж энэ удаагийн баг хурал өндөрлөлөө. Бүгд найрамдах Узбекистан улс нь 447 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай их газрын орн юм. Узбекистан нь Төв Аз дахь хамгийн том цахилгаан үйлдвэрлэгч орн болсон төдийгүй хөвөн, зэс, алт, уран, шатдаг хий үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангаж гадаад руу мөн борлуулдаг байна. Нэгдсэн үндэсний байгууллага, Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болж олон улстай харилцаагаа өргөжүүлж буй дотор Монгол улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй.